Power Stall-ыг бол одоо жигмэтэйг нийлээд ер нь анхныхаас нь ахуулаад ер нь явж исэн л та. Тэгээд 12 дахь жилдээ дахин мотоциклаа хариуцж ажиллаж байна энэ жил. Маш гоё байна. Шинээр бас MotoGP одоо бэлгүүнээ найзтайгаа нийлээд MotoGP болон цахилгаан дугуйтай хүмүүс бас эрс нэмэгдсэн шүү дээ тоо энэ жилээс. Тийм болохоор цахилгаан дугуйтай хүмүүстэй зориулж бас зам талбайг нь бэлдэж анхны жилдээ тэмцээн зохиолоо гоё болж өндөрлөлөө. Түрүү жил бол маш том талбайд хийсэн те. Тэгээ энэ жил бол яг л болцсон байна дөө. Бүхэл юм гоё байна. Яагаад гэвэл энд дандаа яг нэг төрлийн хоббитой хүмүүс сугларчаараа хин тэгээ ямар нэг асуудал байхгүй те. Том байгуулалтан дээр ч бидрэгээ зовоогоод авахгүй бас манайхаа өөрсдөө бас аягүй юм соёлтой болосоо оролцож чадж байна. Яг юм нөгөө архитаар суулгадаг шоу биш болохоор яг юм хоббигоороо цугларсан хүмүүс байгаа бол зохион байгуулалт дээр нэг бол зовхгүй нөө гоё юм. Манайхан ч нэг үе бодвол цэгцтэй болчих те. Мотоциклуудаа орж ирээд яг клуб-клубөрөө зогсдог болчих. Power Festival-ийн 12 дахь жилийн ойн дээр миний би дуугийн нэг санал авсан. Тэр бол маш таатай санал байсан. Угаасаа би энэ салбарын хүн болохоор хизээ нэг өдөр хийх нь ойлгомжтой байсан л та. Тэгээд энэ жил жигмээ найзтайгаа ярилцаад Power Festival-ийнхаа дууг хийхээр болоод тэгээд дээрэс нь Хятадын баг тамирчид ирсэн. Тэгээ Хятадын баг тамирчидтай хамт дунд нь нэг рэпер ирсэн. За тэгээ тэр нь юу вэ гэсэн чи танаа энэ жилийн дууг сонсё гэж сонсгосон чи энэ дуун дээр би орё. Би өөрөө энэ Хятадд манай хот ерөөсө тэр чигээрээ машин мотоцикл ундаг юм залуучууд байд юм а. Би өөрөө тэр хотынхоо ингээд яг рэперний юм а гэд одоо Хятад артисттай хамтарсан энэ жилийн Power Festival-ын дуу бол тийм сонио ачинтай явж гэн. Тэгээд эхний өдрөө зураг авцсан. Өнөөдөр 3 дахь өдрөө яг юу яаж зураг авах гал байж энэ да. Хятад рэперийг маань Nismo гэдэг юм байлээ. Тийм байна да.